программистуудын сурагч хоолын программистуудын тийм програмс багч хоолын ширээний сурагчийн байна. Яг манайш хоолын ширээ. Программистууд хоолын ширээ. Сурагч хоолын ширээ. За өмнөх хичээл дээр ямар сэдв үзлээ бид нар? За тэгвэл гэртээ компьютертэй хөгтөд байна уу? Гараа өргөөрэй. За компьютергүй хөгтөд үлдэж чинь тийм үү? Гараа өргөөгөө үлдэж чинь. За компьютергүй хөгтөд компьютер авах шаардлага байна уу? Байна. За бусад яаш. Би нөө өөрөө цовлохыг хүсдэг. Тэгээд дараа компьютер ажиллах тийм учраас би нөө компьютертэй болох хүсдэг. За дараагийнх нь. Би ястагаар дандаа физик проблемын азар тоглодог. Тэгээд энэ зэрэг өөрөө байрлах хичээдэг. Тэгээд гэртээ компьютертэй очих юм бол заавал тэгж явах шаардлагагүй. За шүү. За залуусаа. Надад нөгөө миний даалгавар хийх хүндэл шаарддаг. Өчнөө нөгөө компьютер дээр юм шиг мэдээллийн даалгавраа компьютер дээр хийчихсэн. Хүндэл шаарддаг болохоор гэртээ компьютертэй авчих. За шүү. Шүү компьютер хөгтөд за босоод. Компьютероос мэдээлэл авах гэдэг, интернетээс мэдээлэл авах гэдэг компьютертэй авах гэдэг явах шиг. За тэгвэл компьютер худалдаж авмаар юм уу одоо тэгвэл? Авмаар тийм үү? За тэгвэл шаардцгаарай. За энэ гурван үзүүлэлттэй компьютер дэлгүүрт компьютерийн одоо худалдааны дэлгүүрт байж байна. Тэгвэл та нар аль компьютерийг худалдаж авмаар байна? тэр гурван Голыг Алийг хамгийн явах. за голынхан гэж юм шүү. Энийг авах гэж байна уу? Хүсэж байна тийм ээ? За тэгэхээр яг алийг авах сайн мэдэхгүй байна бид нар тийм ээ? Яг чухам аль нь юу аль нь сайн аль нь муу мэдэхгүй байна. За тэгвэл энэ гол онлын 5 үзүүлэлт шүү дээ. За CPU, RAM, display card, hard disk. За тэгвэл энэ гол нь энэ 5 зүйлийг мэдчихэж бид нар компьютер худалдаж авах шаардлагатай болох нь шүү тийм ээ? За хичээл үг авцгаая. За бидний гарчиг хэрэгцээ шаардлагуудаа тохируулан компьютер худалдаж авнэ. За дэвтэр дээрээ гарчгаа таарай. Сипу жаман төхөөрөмжөө хэлэхдээ яг зориулттай төхөөрөмжөө. Сипу. За чөлөө таарах. Компьютерийн айсан хэмжээ. Тэгэхээр юу вэ? Сипу гэдэг чинь юу вэ? Хурд, за эндээс хурд, эндээс арай санамж шүү. Шоупрон нөхдөд. Сипу гэдэг чинь яг зүйл. Ямар төхөөрөмжлээ? Ямар үйлдэл хийгэй? За бодоод гараа. За хавлаа. Компьютер гэдэг хавлаа. Хавлаа юу? Яагаад вэ? За.
Бидний уурах тарих яадаг лээ? Оо зүйтэй. Тэгвэл бидний уурах тарих юм боловсруулаад байдаг юм бол СИПУ яадаг байх нь уу? Мэдээллийг боловсруулдаг үйлдэл хийдэг байх нь. За тэгвэл дараагийн хичээл рүү оръё гэлээ. За СИПУ. За дотор дээр явж ирээ. За яадаг гэж нөө. СИПУ гэдэг маань товчсон нэр байх нь. Central Processing Unit. За бичээд байгаа. Эдгээр хэрэгжээ. За багш нь санаас хэцүү байлээ. Тарах материал баг болгон тавьсан байгаа. Нас бүгд юм байгаа шүү дээ. За бас компьютер дээр хичээлээ фото дотор бас байна. Компьютер болгоны десктоп дээр хичээлээ фото нэрнэ. Тэр дотор PowerPoint-оор хичээл гэсэн онлайн мэдлэг байгаа шүү дээ. За тэгэхээр яадаг гэж байна? Бичсэн хүмүүстэй. За уншаад яг хийж байна уу? Тэгэхээр яг нь бидний өөрөөр тарихтай адилхан байна уу? За зүйтэй. За цаашаа. За дараагийн хаад гэж юм уу? За хаад ямар үр гүйцэтгэх юм бэ? За хаад ямар үр гүйцэтгэх вэ? Зүйтэй маш сайн. Мэдээлэл хадгалах зүйл үүрэгтэй. За энэ маш сайн мэдчихэж штэ. За бичээд авдаг дээрээ. Мэдээллийг хадгалах үүрэгтэй. Монгол нэр нь юу гэх юм? Дуудис маш сайн. За товчсон юм байх юм ш таад гэдэг маань тийм ээ. Юу гэсэн үг юм товчлог гэж юм? Оо зүйтэй. Маш сайн. За тэр самар дээр авуултаас биш ямар үзэл үзэх ёстой байна? Програм яа тийм? Хэмжээ. Багтаах хэмжээ. За зүйтэй өшөө санах. За зүйтэй санах маш зөв. Компьютерийн санах тийм үү? За компьютерийн санах гэж байна. За нэрний үг гэж байна уу? За монгол нэр нь? За монгол нэр нь шуурхай санах. За энэ маань юу гэж байна уу? Компьютер софтвер ажиллаж байгаа програм. Гүцдэг байна шүү дээ. Окей. За. Цаавдаг дээр. Бас мөнгөтэй. За дисплей карт гэж тийм үү? За дараагийн дисплей карт юу зориулагдсан? Яа дисплей картны үзүүр чухал юм бол компьютер худалдаж авах.
Зүйлтэй багтааж тийм үү? Дэлгэцний дэлгэцний үзүүлэлт маш чухал тийм үү? Тоглоом тоглолтын үстэй та нар. Тоглоом болохоор яадаг гэдэг хүүхдүүдээ маш сайн мэдчихэж та нар. Тэгсэн зүйлтэй үзүүлэлт байгаа болохоор хэцүү байна шүү. Тийм. За тэгэхээр за энэ дисплей карт байна тийм ээ. За зургийн машин томруулаад харуулъя. Мөн үү? Дисплей карт мөн үү? За мөн байна тийм үү? За тэгэхээр тоглоом тоглоход маань гацтай хэмжээнд бага бол гацхан байна тийм ээ. За гэж дисплей карт. Маш сайн юм. Тэгсэн дээр байгаа хичээлээ гаргаж ш. Маш сайн. За дисплей картн дээр юм доотлон бичээтэй шүү дээ. Юу гэж нөө? Хэмжиг яа хэмжиг нэгжиг нэг тавьсан байх шин. Хэмжээ. Шөнө юу? Хэмжээний авахын тулд нөө мэдэх хэрэгтэй учраас. Мэдэх ёстой тийм үү? Хэмж нэгж хамгийн чухал зүйл тийм үү? Хамгийн чухал зүйл хэмж нэгж тийм үү? За тэгвэл дисплей картны хэмж нэгж юу гэж юм? Гигабайт. За тэгвэл эндээс онлын юмнаас харахгүйгээр персентажээс харахгүйгээр за тэгвэл хэлээд секундын хэмжүүлээ хэмж нэгж Мегабайт. секундын Гигабайт. гэрц маш сайн. Секундын гэрц гэдэг хөлөө. За хаа тэгвэл юу гэдэг хаад маань? Хаа мегабайт буюу терабайт маш сайн. За рамх Гигабайт. Оо зүйтэй. Маш сайн юм хэлж штэ. За эндээс харъя. Мөн үү камерээсэн? Мөн байна. За мэдгүй юм хичээд авч. Сайн мэдгүй хүмүүс байсан тийм үү? Тийм их бацгаа хичээд авч. CD-ROM, DVD-ROM гэдэг юм бол компьютер худалдаж авах бичлэг үсгэд Тоглоом суулгах маш чухал тийм маш чухал яг зүйл CD-ROM гоо CD-ROM, DVD-ROM гоо яг компьютер тухайн дискийг унш. одоо XP програм суулгаад зүйтэй маш чухал ингээс онц хэлж штэ. Програм суулгахад өнөөдөр юу хэрэгтэй?
DVD-ро маш чухал. За энэ дээр багшны нэмэлт юм. За CD-ний хэмжээ хэдэг үлээ? Мэд хөвтэй нөө. CD-ний хэмжээ 4. CD-ний хэмжээ 700 мегабайт гэдэм ээ тийм үү? За тэгвэл DVD-ний хэдэг тийм бэ? Гигабайт гэж тийм үү? Аль нэг вэ? DVD тийм үү? За энэ дээр юм хараа. RW юу судалдаг үлээ? DVD-ро RW хоёрын хүчийг тайлбарлаж өгөөрэй багштай. Яг гэсэн байна. Бичиг унших гэдэг үгүй. CD руу яг ямар үг хийдгийг уншдаг биш үү? Хуулдаг биш үү? CD дээр яг тийм. Зүйтэй бичдэг тийм үү? Уншдаг, бичдэг үйлдэл хийдэг учраас тийм. Read, write гэдэг үгний тавчтай гэсэн байх юм шүү. Тэгэхээр яг нь компьютер худалдаж авахд DVD-rom дээр яг нь WR гэж байх юм бол энэ маань уншдаг, бичдэг зориулттай байх нь гэж ойлгох нь шүү дээ. Зөвхөн CD-rom гэж байж болно шүү дээ. Тэгвэл яг нь CD-гээ зөвхөн яа гэсэн үг вэ? Зөвхөн CD уншин тийм үү? DVD унших. Уншихгүй яг зөвтэй. За тэгвэл ороо процессороо юу харагдаа? Ямар үзэлтэй манай компьютер чимээгүй санагддаг. DVD-ро бичгийн хэмжээ. Тэгэхээр манай сургуулийн компьютер яадаг байх нь? Зүйтэй маш сайн. За тэгвэл энэ үзүүлэлтийн мэддэг болчихлоо тийм үү? За тэгвэл үзүүлэлтээ яаж харах вэ одоо? Яаж харах вэ? Банк програм дээр DX яг дэвшчихэд компьютер хуудсан. За маш сайн мэдчихэв. За чи яаж ингэ сайн юм чиглэлээ? Windows програмаар search шууд текст яа. Болно тий яг зүгээр. За ушаа хөлбөрэнө. Хөлбөрэнө. За байхгүй тийм үү? За тэгэхээр маш зөв. За бичээрэй. Өөртөө мэдж байгаа бол шүү. Хийгээч компьютер дээр. Яавчны заавар юм. За компьютерийн үзүүлэлтийг хатаг нэгдүгээр арганы гэж нөө. Маус хоёроо дараа дисплей дээр байгаа компьютер дээр компьютерийн айкон дээр маус хоёроо дараа Properties системс ингэж харж олно гэж тийм үү? За өөрөөр тушаараа компьютер дээр. За энэ хол нь ямар үзүүлэлт харагдаж байна гэхээр юу харагдаж юуны үзүүлэлт вэ? Процессор. За процессорын үзүүлэлт. Процессор дотор гол 5 зүйл хийж яах вэ? CPU. За зүйтэй CPU шүү. RAM. За RAM байна шүү. За тэгвэл RAM CPU хоёрын үзүүлэлт ч тийм үү? За тэгвэл хоёрдугаар арга нь бол түрүү хэлсэн. Start гэсэн дээр RAM гэж бичээ. RAM командаар ороод ямар үгийг бичих гэсэн? X. За маш сайн. За энэ бүр бичиж үзүүлэлтээ хараад байна. За үзүүлэлтээ. Өөрөөр хэлбэл бас ямар аргаар юм? Цонх А төвчгөрийг дааж гаргаж болно тийм үү? За зүйтэй.
гэж хэлдэг те. Аа. За RAM хэд гэж байна уу? 500. За, эмнэлгийн компьютер гэж суурьшны багийн 500. За, RAM гэдэг чинь өөрөөр хэлбэл энэ компьютер дээр юу гэж нэрээр хах ёстой вэ? Memory гэдэг. 510 memory гэж тийм үү? 510 мегабайт гэж тийм үү? За, энэ гэдэг чинь memory. За, энэ 512 мегабайт гэж. За, энэ 2048 мегабайт чинь өөрөөр хэлбэл 2 гига. За, зүйтэй. За, уртлээ. 2 гига. За, зүйтэй. CPU гэж байна. CPU-ний үзэл. За, маш сайн байна. Түрлийн хэлээрээ багшлаа. Эдгээр За, тэгэхээр бидний энэ үгээр самбарлаар байгаа энэ компьютерүүдээр хурц байна уу? Intel Core Go гэж юм тийм үү? Манай сургуулийн компьютер. RAM нь гэж манай сургуультай 2 гигабайт гэж. За, одоо тэгвэл CPU RAM нэрээ хараа суучтаа. Одоо юу харах шаардлагатай? Стик ханаатай. За, энэ байдаг тийм үү? За, зүйтэй маш сайн. За, хэд гэж байна уу? 1 гига гэж тийм үү? За, 1 гигабайт гэж. За, хаалтыг яаж хаадаг вэ doktorтай хаалтыг? Хаалтыг яаж хаадаг? Хаалтыг яаж хаадаг? My computer дээр дараа D-disk болон C-disk. Оо, зүйтэй. Z-тэй 2-оо нэмэн маш сайн. За, Z-тэй 2-ыг нэмээд яах нь вэ? Хэмжээг гаргаж ирнэ шүү дээ. За, дараа хэд гэж юм сайн дээрээ? 297 гигабайт гэдэг чинь хэдэн гэсэн үг лээ? 300 гигабайттай хардтай гэж ойлгох нь тийм үү? Энэ хоёрын хооронд нэмэн шүү дээ. Энэ тэгэхээр За, 97.4 тийм үү? 297.5 гэдэг маань өөрөөр хэлбэл 300 гигабайттай хаалттай тийм үү? За, дисплей карта мэгчсэн. CD-ROM мэгчсэн. За, одоо Тэгвэл энэ бараг хоол дунд чинь нэг юм бичсэн байна. Төм ингээд танаад бичсэн байна. Энэ төм байна уу? За, энэ төм дээр үзүүлэлт бичдэг. Компьютер хатсан. За, өөрөөсөө компьютер хатсан гэж. Танаа баг нэг зүйл байна. Одоо энэ компьютерийг ахиу үзүүлэх тааштай. За, камерын баг нэг. За, камерын баг бас адилхан нэг үзүүлэлт байгаа шүү дээ компьютер утасч. За, бичээрэй. За, энэ бол бичих шүү. Имч багш нар реал багш гэж тусч байна. Яа, CD-ROM маань уншдаг байна уу? DVD-ROM маань уншдаг байна уу? Бичиж байна уу гэдэг чинь тийм үү? Босноо. За, маш сайн. За, тэгвэл багын хатдаг шинээр гараад нагас. За, гараад.
Золоогийн бат дуусч байна уу? Сурчдын бат дуусч байна уу? Бүрээ албаагчдын бат дуусч байна уу? Энс зөв хариултаа сонгочоод энс барьж тийм үү? За. Сонгоч дээр авах нь ш.
ингээд оноо гараад ирж байгаа зүйлээ яагачаар авч оноо дээрээ оноо хийх шүү дээ. За багштай тайлбарлаад өгөөрэй. За хэд авсан? За хэд авсан? 60 авсан уу? Яагаад 60 авчих вэ? Тесттэй дээр ажил сураг болохоор 60 авчих уу? Санамсруугаар дарчих уу? За чи дүүтэй. Багштай явах. Тэр юу? Юу аа? Пураа маяг яагаад маа? Ялах байна аа шүү дээ. Тэзээ үзүүлснээр амарсан юм тий. За чи яасан? Баяасан. За энэ дээр алдсан. За чи яасан? Зуасан. Маш сайн байна тий. Зуасан биш. За. Зуасан уу? За золоо. За нарийн. Зоо. 9 жаа. Бид мацоо чаг зоо аргагүй нөө. За ерөнхийдөө энэ хичээлээ өөрсдөө үнэлээд үзлээ тийм үү? За тэгэхээр үнэлгээгээр энэ хичээлийн дуун гарч ийн тийм ээ? За тэгвэл аль багшны энэ үнийг санал өгье. За тэгвэл энэ гурван үнийг саналаас та нар одоо энэ программистууд баг энэ гурван компьютерийн аль нь дээр тавьмаар байна. Тавиараа сурагч багийн авах гэсэн гараад тавина. Тий. За сурагчны баг энэ гурван компьютерийг аль нь дээр үнийг саналыг тавья. За түрийн албагчны баг. За үзүүлэлтээс хараарай. Yeah. Сайн дохыг баг тавьсан уу? Тэгээ сурагчны баг ихэр юм сайн 300 компьютер гэж тавьсан тийм үү? За тэгвэл маш зөв их сонголт хийсэн. Чи юуг нь хаач нэг санал яв? Хаа споген хараа. Өнөөдөр програм шамын дэс. За маш зөв. Оо зүйтэй. За 900 мянган төгрөгийн интернет санал хийсэн байна тийм үү? 900-аар авъя гэх юм компьютер. За энэ тайлбарлаарай. За тайлбарлаарай. 그 사이버에서 알을 봐봤을 때 그것은 hard disk 검증 메가바이트. 자, зүйтэй бас үзүүлэлтээс хараад авчихсан тийм үү? За энэ 400 мянгантай. Наам хамгийн багасан. Hard disk Бас баг шүү. харин дисплей картны хувьд хоёрдох компьютерээс нэг яа. Рам hard disk За тэгэхээр та нар өөрсдөө хэрэгцээ шаардлагыг бас бодсон байна тийм ээ. Сурагчдын баг сурагчид бид нар юу хийдэг вүлээ? Программистууд бид нар юу хийдэг вүлээ гэх тийм үү? За тэгэхээр яг нь маш зөв үний санал өгсөн байна. Тэгэхээр би та нар яагаад гурван баг болгосныг одоо ойлгож байна уу? За тэгэхээр сурагч нар бол яг нь хэрэгцээ шаардлагуудаа тохируулж компьютераа сонгох хэрэгтэй. Та нарт бол аль компьютер сонгох хэрэгтэй вэ? 400 мянган программистууд баг аль компьютер? За маш зөв сайн 300 авах. Та нар ч өдөр шөнөгүй яадаг вэ? Програм бичдэг усуд учраас өндөр шаардлагатай. Зөвхөн компьютер шаардлагатай. За түрээ багчдын баг. За яг үсэн зөв түрээ багчд юу хийх вэ? Мэдээлэл боловсролын ажил үргээд үздэг зориулагдсан. Үзүүлэлтээ харж байгаа тайлаа тийм үү? За тэгвэл гэрээ даалгавар төлөвлөлөө. Гэрээ даалгавар гэрээ компьютерийн үзүүлэлтүүдийг бичиж ирнэ.
Энэ дагуу энэ компьютерийн үзүүлбэрүүдийг бичиж ирнэ. Хичээлээ ба. Юу юу сурсан бэ? За. За босоод яриа. Юу сурсан бэ? Хичээлээ. Компьютерийг автомат үзүүлэлтээр цаахаар явах юм байна. Тэгээд юу бол гэхдээ юу бол компьютер хамаа зүгээр манай дисплей тавьдаг. Тэгээд өөрөө компьютерийг автомат юу дисплей тавьдаг авдаг. Тэгэхээр тэгсэн байгаа надад. Цааш шууд хэлбэрлэх. Юу ярьсан золоо. Сарай. Компьютер сонгох 5 чухал үзүүлэлтийг компьютероос харцсан. Оо зүгээр маш чухал. За. Босорой. Бушаа за босорой. Энэ таван үзүүлэлтээ зөвхөн жоохон зүйлс юм шиг их хүмүүсийн. За бушаа. Таван үзүүлэлтийг Нэг чинь мэддэг болсноо. За маш сайн бушаа. За босоод. компьютерийн таван үзүүлэлт нэгж болно. Компьютер болоо юу ч байна. За зүйтэй яг гол зорилго нь бидний за цахаа босоосгосоо. Өөрөө хэрэгцээнд тохируулсан компьютер сонгож авах хэрэгтэй. Яг зүйтэй маш сайн. Өнөөдрийн гарчиг биелсэн нь зорилгоо бид Бэлсэн. за биелсэн тийм үү? За хичээл дууссан. заасан багш нар баярлалаа.